Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд 16 тусламж үйлчилгээ үзүүлдгийн нэг нь хөнгөлөлттэй эм юм а. За урд нь хөнгөлөлттэй эмийг сарда 2 удаа олгодог байснаас иргэд урт дараалалд зогсож ачаалал үүсдэг байсан. За тэгвэл үүнийг өөрчилж хөнгөлөлттэй эмийг өдөр бүрөө олгодог болохоор холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ. Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас гэрээтэй ажиллаж байгаа эмийн сангуудаа та нар бүтэн сарын турш одоо энэ санхүүжилтийнхаа хүрээнд бол эмээ олгоо. Гол нь нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эмчнэр 2 хоног жор бичдэг байсан бол та нар сарын турш жороо бичээ гэдэг албан даалгавар өгсөн байгаа. Эмийн сангуудыг мөн иргэдийг та нар ойрчрлуулахаа боль 2 өдөр олгохоо боль 2 одоо цаг одоо ингэж олгож байдлаа бол зогсоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад шалгалт хийж дууссаны дараагаар хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгож эхлэх юм байна. За хөнгөлөлттэй эм олгож ирсэн дээр эмийн сангуудад цөөнгүй зөрчил илэрсэн байна. Нэгдүгээрт нь болохоор зөвхөн за хөнгөлөлттэй эмээр үйлчдэг эмийн сангуудын эмийн хангалтын эрэг хүртгүй. За мөн хөнгөлөлттэй үйлчилдэг эмийн жагсаалтыг эмийн сангууд маань бол яг иргэд даатгуулагчдад бол одоо яг ил тод байрлуулаагүй. За мөн даатгалтай иргэд үйлчилсэн жагсаалтыг бол одоо тасалбарыг бол бөөнөр нь бичдэг. Гэх мэтлэн нэлээд эмийн сангуудлаар бол нэлээд зөрчилүүд байсан. За энэ зөрчлүүдийг бол яаралтай арилгаа гэдэг чиглэлээр бол манай эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газраас бүх энэ 861 эмийн сангуудтай бол бид албан даалгавар хүргүүлсэн байгаа. Хэрэглээ болгоёг хийж байгаа бол эхлээд эрүүл мэндийн даатгалын сан 861 эмийн сандаа гэрээ байгуулж ажилладаг юм байна. За эдгээрээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 321 эмийн санд тодорхой хэмжээний зөрчил ийхүү илэрчээ. За эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгоход 28 тэрбум төгрөг зарцуулдаг. За харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 321 эмийн санд 1 тэрбум 31 сая төгрөгийн эрх олгодог юм байна. Тод мэдээнд Баярмаа Батбаяр мэдээллээ.